сүүлийн жилүүдэд бол манад одоо нэг засгийн газар нэг жил гаруйхны настай байдаг байдал одоо бүр уламжлал болоод байна л да. Монгол Эрдэнэ нам гэхэд анх удаа өөрсдийнхээ засгийн газрыг унаглаа л гэдэг чинь. Тэгээ ер нь бол дараагийн засгийн газар гарлаа гэд өмнөхийнхөө бүхий л бодлогыг үгүйсгдэг, бүхий л одоо нөгөө төрийн заламж холбоо гэдэг юм байхгүй болсон. Энэ асуудал бидэнд ямар одоо хор хөшгийг дагуулж ийн гэж тайлбар. Мэдээж одоо богино хугацаанд хэрэгждэг төсөл хөтөлбөр гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд засгийн газар гарчаад тэр сайн муу дааш ер нь альва нэг ажлыг эхлүүлээд ингээд явж явах тэр ажлыг дараагийн засгийн газар гарч ирэхээр заавал өөрчилдөг тийм ээ. Эсвэл зогсооддог. Ямар нэгэн одоо байдлаар үгүйсгдэг, муулдаг. Өөрөөр яриад байгаа төрийн одоо залгамж чанар бол үндсэндээ алдагдаад явж байгаа. Тэгээд өнгөрсөн 4 жилд Арслан намын тэргүүлсэн эсдийн засгийн газрын үед бол маш олон бүтээн байгуулалт ажлуудыг хийсэн шүү дээ. Уг нь бол зүгээр ардын намынхан гарч ирээд тэр зөв бодлогуудын тэрийг үргэлжлүүлээд тийм ээ тэр чигээр тэр эрчийг бууруулахгүйгээр бүтээн байгуулалт ажлуудыг үргэлжлүүлээд тэгээд тэр сайн хөтөлбөрүүдийн одоо тэр чигээр үргэлжлүүлээд явсан бол өнөөдрийн ардын намын засгийн газар бол маш их зүйлийг хийж амжуулах байсан. Гэтэл одоо жил 2 сар өнгөрчөөд байхад шинэ одоо Эрдэнэтийн засгийн газар бол жил 2 сард юу ч хийсэнгүй шүү дээ. Хийсэн ажил гэвэл ерөөсөө дандаа урд дахь засгийн газраа мууссан, шөмжилсэн, хуулиудыг эргэж татсан, баярын өдрүүдийг солиод маш олон зүйлийг үгүйсгэж өөрчилсөн. Ер нь зүгээр л одоо өнгөрсөн 4 жилийг харлуулах, муулах тийм ээ, үгүйсгэх ийм л ажлыг хийлээ шүү дээ. Тэрнээс өөр ямар ч бодит ажил хийгээгүй. Эрдэнэтийн засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 5.3% гэдэг. Ганцхан өнгөтэй хэлэх үг бол энэ л байна.